гишүүдтэй өглөөний мэнд хүргье. Ер нь бол энэ улсын хурлын гишүүн Лувсан Жамцын одоо яг хэлж байгаа хот байгуулалттай холбоотой бас яг энэ суурь асуудлууд нөгөө талаасаа бас энэ шинэ үеийн хот, шинэ үеийн энэ одоо метрополитен соёлын талаар бас энэ одоо хар орны ажлын хэсэгнэр дээр хэлж байгаа, мөн бас анар гишүүнээс хэлж байгаа. За энэ одоо улсын хурлын бас энэ шинэ гишүүдийн яг энэ асуудал мэргэжлийн хандж байгаа зүйлүүдээр бас би талархалтай байгаа. Тэгээд яг нэг юм 2-3 юм тусгал байгаа даа. Яг одоо манай улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа. Мэдээж хотын асуудал гэдэг бол зөвхөн барилга байгууламж гэхээсээ илүүтэйгээр энэ бол хүний амьдралын одоо таатай орчны дид бүтц талаас нь бас хармаар байгаамаа. Сая тэр Банги орооны хурал дээр Дамдны эм гишүүн бас их хэлж илээ. Хуучин зүгээр явдаг байсан одоо скутерийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тусгай хэрэгцээт зам нь одоо маш хэцүү болцсон, стандарт дордоод байгаа ийм нөхцлүүд байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ одоо хуулийн агуулга дээр хүний эрхийн бид нар бол одоо эдийн засгийн талаасаа бол 20 минутын хот ч гэдэг юм уу одоо бол 2 цагийн хотыг яаж 20 минут руу оруулах уу гэдэг агуулга яриад байгаа бол энэ бүх стандарттай энэ бүх хэмжүүртэй хүний эрх гэдэг энэ одоо зүйлийг тавьмаар байгаамаа. Парламент өнгөрсөн 11 сарын 20-доор хүн төвд одоо 5 тулгуур бодлогыг хэрэгжүүлнэ гэд ингээ заагаад өгсөн. За тэрнээс хойш олон шийдвэрүүд дээр харлаа. Бид нар энийг одоо тэр болгон сайн баримталж чадахгүй. За одоо ингээ дахиад төсвийн тодтгол олон сэдвүүд гарч ирнэ. Тэгэхээр юу гэж хэлэх шиг нэхлээрээ тэр хүн төвд байх шийдвэр гаргах парламентын тэр 5 шалгуурын энэ шалгуурт энэ одоо орж ирж байгаа төсөл маань хэр зэрэг хангагдсан бэ? Өөрөөр хэлбэл хүний эрх дээрэс нь хүний тэр одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрхийн асуудал дээр энэ төсөл хэр уягдсан бэ гэдэг асуултыг асууж байгаа. Энийг яг тодорхой одоо тоо хэмжүүртэй хариулвал сайн байна. Жирийн иргэдийн хүсэж байгаа зүйл бол асуудал маш ойлгомжтой баймаар байгаа. Жишээлбэл одоо автомашиныг хориглох юм уу, хориглохгүй юм уу, эсвэл одоо татвар яах юм бэ гэдэг ч юм уу. Нэг шийдвэр гаргаад ард нь бөөн одоо асуудал хэллээ. Одоо шинэ машины усын дугаар дамлагддаг. Энд чинь өөрөө тэгээд одоо дахиад дамын 8 болчлоо л доо. Тэгэхээр нэг зөв юм хийх гээд дахиад олон буруу уршиг үр дагаврыг гаргаад байгаа. Тэр утгаараа энэ хуулийн яг одоо зөвхөн үзэл баримтлалын төвшөнтхөөсөө гаднаас зохицуултын хувьд нөгөө хүний заяамал эрх, хүний эрхийн одоо тэр стандартуудыг хэр хангасан бэ? Тэгэхээр хоёр тодорхой асуулт. Нэгдүгээр тэр одоо парламентын хүн төвтэй байх 5 шалгуурыг энэ яаж хангаж байгаа юм бэ гэдэг асуулт байгаа. За хоёрдугаарт нь хэм болвол эргээд нөгөө эрүүл аюулгүй орчинд амьдрах яг энэ эрхийн асуудал аюулгүй орчин гэсэн стандарт дээр яаж нөлөөлж байгаа юм бэ гэсэн энэ хоёр асуултыг асууя. За асуултууд дэгийн тухай хуулийн дагуу эдийн засгийн банк орооны дарга Эренчин бэмбийн сэддорж хууль санаачлагч Жокийн алдарч авах нар хариулах ёстой. Хэн хариулах? За хууль санаачлагч хариулъя. Ерөөс энэ хуулийн гол зорилго нь л хүний эрхийг хангах зорилготой хууль шүү дээ. Ер нь манай Улаанбаатар хотод бол сургууль цэцэрлэггүй ийм төлөвлөлт маш их болчиход байгаа юм. Тэг яагаад энэ үүсч вэ гэхлээр Улаанбаатар хотын ерөнхий архитектор гэдэг хүний зөвшөөрлөөр төлөвлөж байгаа юм. Тэд нар төлөвлөхдөө ганцхан зүйлийг барьдаг. Барилгын норм дүр гэж барилгын сайдын баталсны норм дүрийг баримталдаг. Тэрэн дээр нь сургууль цэцэрлэг асуудал байдаг. Гэхдээ зарим тохиолдолд сургууль цэцэрлэгтэй зөвшөөрлийг өгдөг, заримд нь огт өгдөг. Тэр дабл стандарт мөрдөгдөд байгаа байхгүй юу? Яг гар үсэг зурж байгаа, ажил хариуцж байгаа улсууд дабл стандарт мөрдөгдөж байгаа учраас миний хувьд энэ сургууль цэцэрлэгийг заавал хуульд оруулж ээж хотгон хороол төлөх нь зүйтэй байна гэж үзэж байгаа. Дээр нь энэ 1000 хүртэл хүн амтай өргөтэй хотгон хороолд нэг улсын сургууль байна гэж төлөвлөж байгаа. Яагаад ингэж хүмүүс яагаад улсын сургууль гэж асууж юм лээ? 1000 өргөж дандаа баян хүмүүс байх олцоогүй юм бэл. Дийлэнх нь улсын сургуульд хүүхдээ өгөх юмсан гэсэн хүмүүс л байна. Тэм учраас миний хувьд одоо энэ хууль дээр хүүхдийн эрхийг хангахын төлөө, хүний эрхийг хангахын төлөө ерөөсө хамгийн сайн сургуулиуд гэрийн ойролцоо сургууль. Аюулгүй байдлыг хангаж байгаа. Хоол юмны гэж аюултай байдал үүсгэнэ. Машинаар зүүн, машинаар авна. Тэм учраас хүний эрх, хүүхдийн эрхийн төлөө энэ хуулийг бол санаачилсан үзэж байгаа.
Энэ хууль хэрвээ батлагдах юм бол дахиж Улаанбаатар хотод сургууль цэцэрлэггүй хотын хороо төлөвлөлт шууд хоригдно. Ийм одоо давуу талтай хуулиа үзэж байгаа. За, Болдын уян гишүүн